Самарцаанууд за өнөөдрийн 341 дахь ээлж хичээлээр англи хэл дээрх хэмжих нэгжийн тухай хичээл орох чинь. За тэгэхээр уртыг хэмжих эдгээр нэгжүүдийг та бүхэн өмнө англиар сонсч ирсэн бол Монголд бид нар ашигладаг хэмжих нэгжээс нэлээд ялгаатай байгаа. Жишээ нь foot, inch, mile. За хэмтэй хүйтэн дулааны хэмийг хэмжих Fahrenheit. За эдгээр дөрвөн хэмжээсийн тухай үзнэ. За тэгэхээр дэлхийд нийт хоёр төрлийн хэмжих нэгж байгаа. Нэг нь хуучны хэмжих нэгж imperial. За шин буюу metric, метрийн хэмжих нэгжтэй. За тэгэхээр дэлхийд ердөө 3 улс. За дээр дундаа Америк орж байгаа. Энэ хуучны буюу imperial системээр хэрэгждэг. За үлдсэн бүх улс 192 улсад метрийн систем стандартсан гэсэн. Энэ болохоор 1800-аад оны дунд үеэс хойш улсууд энэ метрийн систем шилжснээр бид нар олон улсад ойлголцоотой стандарттай юм амар болсон. За 3 улс. За Америк, Латви, Мьянмар 3 улс энэ хэмжээсийг хэрэглэдэг. Хуучин хэмжээс. За хуучин хэмжээсийг мэдээж Монгол ч гэсэн хуучин хэмжээсийг хэрэглэдэг те уламжлалт. За жишээлбэл сөөм, за тохой, алт, нэг бээр газар гэх мэттэй. Тэгээ улс орон болгон юм өөрийн гэсэн онцлогтой юм хэмжээсүүд хэрэглэхээр хоорондоо ойлголцоход жоох хэцүү байсан учраас бүгд ийм стандарт руу шилжсэн байна. За тэгэхээр Америкчуудтай харилцахад энэ нэлээд асуудал байдаг юу гэхээр тэд нар метрийн хэмжээсийг хэрэглэдэг дандаа өөрийн хуучны хэмжээс. За тэр нь foot гэдэг нь за нэг том хөлтэй эрэгтэй хүний хөлийн давхааны уртын хэмжээ байгаа. За хамгийн энгийнээр ингэ ойлгоч. Тэгэхээр нэг foot нь монголоор монголоор яг сантиметр руу шилжүүлэхээр 3.5 гэдэг. 30.5. 30 см гэхээр ойролцоогоор нэг эрэгтэй хүний том хөлийн давхай гэд ингээ ойлгочих. Яг тулгамдаад ирэхээр тооцоолоход хэцүү байл ингээ ойлгочиход их амар байдаг. За нэг инч гэхээр юу хэлдэг вэ гэхээр эрэгтэй хүний эрхийн урууны өргөний хэмжээ. За эмэгтэй хүмүүс бол яг гэхээр энэ долоор хураагаа те. За энэнийхээ эхний үе ойролцоогоор энэ хэмжээг 1 инч гэдэг. 1 инч. За тэгэхээр энэ нь болохоор 2.5 см. За 1 миль газар явлаа гэвэл хэдэн километр байх вэ гэхээр 1.6 км. За тэгэхээр энэ болохоор яг нөгөө манай хуучны 1 бээр газар гэдэг хэмжээстэй адилхан. Тэ 1.6 км. За юм бэ. Тэгэхээр ингээ ойлгоч. Энэ миль бол Монголын бээртэй адилхан. За бусд нь бол яг нэг нь хөлийн хэмжээ, нөгөөх нь гарын эхний үеийн хэмжээ гэдэг ингээ тэ хурууны. За Fahrenheit-ыг Fahrenheit гэвэл хэр хүйтэн дулааны хэмжээ хэрвээ гэхээр Цельсийн градусаар тооцохоор хасах 17 градус. 1 Fahrenheit байна гадаа гэх юм бол хасах 17 хэм гэсэн. За энэ дээр бүгдээрээ жишээн дээр үзье. За эхнийх нь he is 5 feet 7 гэж байгаа. За тэр 5.7 өндрийг хэлж байгаа. 5.7 гэхээр хэдэн feet тэ нөгөө хөлөөр тооцох юм бол нөгөө хэд вэ гэ хөлийнхаа хэмжээгээр тооцохгүй шүү дээ тэ. За энэ дээр бол яг юм хүснэгтэй байдаг. Яг өндрийн хэмжээг хүмүүсийн өндрийг за энэ дээр 5.7 нь орохоор 170 сантиметр тэ 170-ын өндөртэй хүнийг 5.7 гэдэг. Тэгэхээр би энэ хүснэгтийг та нар шеэрлэх нь хэрвээ Америкт амьдардаг бол тэ Америк хүмүүстэй өндрийн хэмжээгээр ярих шаардлагатай бол энэ хүснэгтээ шууд хараад ингээд хэлж болно. За тэгээд хоёр дахь нь болохоор хэдэн инчийн цас орсон гэсэн өгүүлбэрийн хэсгээс авсан 10 inches of snow. За энэ цаг агарын мэдээгээр инч шиг маш их сонсдог. За 10 инч цас орсон гэвэл яах вэ гэхээр 10 им энийг 10 хэсэг юм те. Тэгэхээр ерөнхийдөө энийг 10 инчиг болохоор юу вэ? 2.5 гэсэн шүү дээ те. 2.5. За тэрүүгээр үржүүлнэ. Тэгэхээр юу гэхээр 25 см тий 25 см цас орсон гэсэн үг.
За нэлээ их гэсэн үг те. За 3 дахь нь more than a foot of snow. За 1 feet гаруй цас гэж байгаа. 1 feet нь юу вэ? Нөгөө том оны хөл гэсэн шүү дээ те. 30 см тооцоод. За тэгээд гаруй гэхээр магадгүй 35 см цас орсон гэсэн үг. 100 зантай те. За 4 дахь нь speed limit. Хурдны хэмжээ. За энэ маш чухал. Энэ тэнд аялж яваад хурдаа хэтрүүлэхгүй тул те хурдны хэмжээ гэдэг ингээд тавьсан байдаг. 15 mph гэвэл miles per hour. Цагт 15 милийн хурдтай байх хязгаартай гэж бичсэн байвал юу ах вэ? 1 миль ч үлээ 1.6 гэсэн. Тэгэхээр 15-аар үржүүлэхээр ойролцоогоор 24 те км цагийн хурдтай гэсэн. Маш бага тоо юм те. За 5 дахь нь танаа нэг найз, Америк найз I ran 11 miles this morning. За өнөө өглөө би 11 миль гүйсэн гэж юу гэж ойлгох юм? 11 айгу миль гэдэг байгаа тий. Тэгэхээр 1.6-аар үржүүлнэ гэсэн үг тий. За энд болохоор 17 км гүйсэн гэсэн утгатай тий. Маш хол гүйсэн бахан тий. 17 км мөн үү? Ойролцоогоор тий 17.5. За ингэж инженеэр ойлгож болно тий. Би болохоор хамгийн нийтлэг хэрэглэгддэг жишээг өнөөдөр ярьлаа. За манайхаас онлайн сургалт явуулдаг. Тэгэхээр онлайнаар та бүхэн байгаа газраасаа хүссэн цагтаа ингээд хамрагдаж болох бүх төвшний сургалт. За суурьгүй анхан шатнаас эхлээд баг зэргийн суурьтай хүмүүс суурьтай анхан шат. За тэгээд дунд шат, тэгээд агсан гүнзгий тий IELTS-ийн сургалт. За түүнээс гадна авиа зүйн дуудлагын эрчимжүүлсэн сургалт. За англи хэлний дөрмийн цогц сургалт гэдэг те нийт 6 төрлийн сургалт явагдаж байгаа. Минималист дараагаар явагддаг. Хамгийн богино хугацаанд хамгийн чухал суурь чадруудаа олж авдаг учраас маш үр дүнтэй ийм одоо сургалтууд байгаа. Та бүхэн өөрийнхөө төвшин тохирох сургалтанд амжиж хамрагдаад бүгдээ англи хэлний чадвараа маш богино хугацаанд сайжруулах ийм боломжийг олгож байгаа. Та бүхэн энэ дээрх линкээр ороод хичээлийн танилцуулгыг бүгдээрээ уншаарай. За тэгээд дараагийн богино хичээлээр уулзцгаая.